Сайн байна уу? Сайн байна. Өдрийн минь сайн байна уу? Сэтгүүл саялаа. За. Төлөж сууж. За. За, нэвтрүүлгийн маань асуулгыг авч нэвтрүүлэгт маань оролцсон гэдгийг санал тавьсан маш их баярлалаа. Тэгээд хоёлоо таны ажилтай, таны ер нь спортын хүний өнцөг бас ямар байдгийг вэ гэдэг талаар нь нэвтрүүлэг өргөе болох уу? Баярлалаа. Миний оснаас хүсэлтийг хүлээж авч тэ. Нэвтрүүлэгт оролцуулж байгаад баярлалаа. За энэ яг миний санаа бол ярихтай орхон юмтай спортын юм тэ. Ер нь бол спорт дэс мөн техник спортын ямар төвшин өгч юм тэ. Бас тэгээд тэр талаар өөрхөн бодол хүссэн байгаа. Орхон аймгийнхаа иргэдэд хүрэхийн тулд энэ саналыг ер нь бол анхаарсан юм аа. За тэгвэл хоёул нэвтрүүлэг хийх үү? За. Сайн мэцэн үзэгчтэй та бүхэнтэй өнцөг нэвтрүүлгийнхаа 3 дахь дугаарыг хүргэх гэж байна. За энэ удаагийн дугаарт бид спортын чиглэлээр тэр дундаа таквондогоор хичээлдэг, багшилдаг энэ хүний өнцгийг бас үзэгч та бүхэндээс хүргэхээр энэ удаагийн дугаараа бэлтгэн хүргэх гэж байна. За энэ удаагийн дугаарт Орхон аймгийн таквондо холбооны гүйцэтгэх захирал, за Иргэд сургуулийн таквондогийн багш, за Боточрын хос үлгийг бас урьж нэвтрүүлэгтээ бас оролцуулж байна. За юуны өмнө бас үзэгчдийнхээ өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. За мөн түнчлэн нэвтрүүлэгт манаас орё гэдэг саналыг тавьсан маш их баярлалаа. Баярлалаа. Хос хүлэг гэж энэ хүн ямар хүн бэ гэдэг энэ асуултаар өнөөдрөөс нэвтрүүлэг эхлэе те. За намайг Боточрын хос хүлэг гэдэг. За одоо энэ жилд 43 настай. За одоо Боточр гэдэг хүний одоо 3 дунд хүү болон төрсөн. Одоо Дархуул аймагт энэ бол төрж өсөж сургуулиар хүмүүжээд одоо Дархуул аймгийн 9-р 10 жилийг одоо төгссөн. За тэгээд дараа нь цагдаагийн дээд сургуульд бас оролцоод мөн одоо тэгээд энэ бол цагдаагийн байгууллага шүүгчдийн үүсгэх байгууллага төрнөөс бас 7 жил ажилласан. Тэгээд одоо сүүлд одоо энэ хийж байгаа багш тасгалжуулагч байгаа ажил мэргэжлэр одоо 2003 оноос иргэд багш тасгалжуулагч ажиллагаасаа хийж ирсэн. Ягаад бас цагдаагийн албан хаагч өнөөдөр спорт руу тэр тусмаас таквондогоор хичээлээр болсон байна. За миний бодлохоор манай аав цагдаагийн байгууллагад одоо 33 жил ажилласан. Одоо манай аав миний дээдлийн ах маань одоо цагдаагийн байгууллагад ажилладаг. За манай одоо эцгийнхэн одоо бидний үеийн хүүхдүүд л голцоо эцгийнхээ мэргэжлийг нөвлөдөг. За яг нь цагдаагийн гэр бүл төсөж өгч хүмүүжсэн. Хэлээр нь бол манай аав чиркэд зам цагдаагийн байгууллагад ажилладаг байсан. Тэсэгт тэгэхээр бүх цагдаа нарахнараа орж байгаа л ингэдэг байсан. Тухайн үед нь бол тухайн үеийн бодол хүүхд насны бодлыг цагдаа болно гэл. За тэгээд амжилттай төгсөөд цагдаагийн байгууллагад одоо бас тодорхой ажиллаж байсан. Бас би ч бас хаяа шавнартай хэлдэг. Хүн ер нь бол амьдралдаа бас хоёр зүйлийг зөв сонгох хэрэгтэй мэн гээд. Одоо сургууль төгсөж байгаа хүмүүс манд тухайн үеийн сэтгэлийн өөрчлөлт бодол ч юм уу тэр зүйлүүдээрээс одоо мэргэжлээ зарим буруу сонгоцсон байдаг. Яг би мэргэжлийг бол одоо буруулж байгаа юм шиг л яг тэгтээ бол тодорхой хувь хүний тийм ээ. Өөрийнхөө сонирхлоор тийм өөрийнхөө одоо яг нөгөө тухайн хүний нөгөө одоо ирээдүгээ харж бодох хэрэгтэй. Одоо тэгвэл нөгөө тухайн үеийнхэн бодлоо за би тийм мэргэжилтэй болчихно гэж нэг зүйлийг сурчдаг. Тэр бодлоор яг тухайн үед ингээд цаатаад одоо ажилтдаг байсан. Тэгтээ яг гол одоо миний одоо хийх ёстой. Миний одоо дуртай тий. Зөвлөг энэ спорт байсан гэдгийг л одоо сүлдэл ойлгосон л да. Энэ спортоор хичээл хэдэн жил болсон гэлээ? Техник спортоор 1993 оноос эхлээд хичээлсэн. За нэлээд хүүхдээ хасаал гэдэг нь. Одоо Монгол одоо үндсэндээ тэквондо спорт чинь одоо манай тэквондоч дотроос хоёр төрлөдөг. Нэг нь олон улсын тэквондо, хойд солонгосынх. Нэг нь болохоор өмнөд солонгос буюу дэлхийн тэквондо гэсэн хоёр урсгал байдаг байсан. Тэгээд одоо энэ спорт 93 оноос хойш одоо хүртэл ингээд 32 жилийн одоо амьдрал дур сонирхол бүх зүйлээ холбож өрнө явж байна юм. Одоо олон спортын төрлүүдүүд холомоор шүү дээ тий. Тэр дундаас ягаад энэ таквондо гэдгийг сонгосон юм? За энэ спортын бас бусад спортуудаас давуу тал нь юу гэдэг бэ? Спортын давуу тал гэхээр одоо би бас заримдаа бодд юм аа. Одоо нөхдүүд ер нь жоохон одоо нийгэмжих арай өөр болсон. Одоо нэг нөхдүүд нь жоохон одоо нэг дурт биеийн хөгжлөө тий. Жоохон одоо 2000-аад оны нөхдүүд тэрнээс 90-аад оны нөхдүүд гэдэг ингээ ярихаараа
арай биеийн хөгжил жоохон сул байна тийм ээ. Одоо бидний үед ч болохоор одоо тийм бол байсан. Тэгэл хөрслөг борлоготой бүх л зүйлээр ингээл явдаг бас. Одоо спортоор олж авах жоохон давуу тал гэх юм бол одоо хамгийн нэг дот эрүүл мэнд идэвхтэй хөдөлгөөн дасгал сургалт тийм ээ. Зөвхөн тэквондогийн спортыг хичээлээд хүн цодлох биш. Өөрийгөө хамгаалах тийм ээ. Тэквондо бол хүндлэл ер нь бол гол зарчим бол одоо тэквондоч байна, жудо, карате бүх одоо тулааны спортын төрлүүд бол ер нь бол хүндлэлээс бүгд эхэлдэг учраас одоо ер нь бол хүүхдүүдийн хувьд бол тэквондо спортыг сонгох давуу тал нь ер нь бол би бол тухайн хүүхдийн хүмүүжлэлд нь маш нөлөөлдөг гэж боддог байхгүй ер нь бол. Тэгээд одоо хүүхдүүд чинь тэгэл дээрэс нь хүний хүүхд аахгүй хэцүү гэдэг хэлээр нь бол жоохон хэдэн зүйл хэлэхэд тэгэл урган шарган тэгэл хэцүү байдлууд амар их гардаг л да. Одоо энэ жоохон тэр нийгэмд бол их болцсон зүйлэл дээр нь бол тэгэхээр ядаж спортоор явж байгаа хүүхдүүд бол нөгөө одоо энэ хүүхдүүд чинь бүгдээрээ хамтраад найз нөхд ах トゥ эгч нартайгаа бүгдээрээ илтгэлж байгаа шүү дээ. Тэгээд тэр зүйлүүдээр бүгдээрээ одоо бүгдийг сурчлаа хатууж л гэж байдیں۔ За тэгээд бэлтгэдээ шантарч юм зарим те одоо төвчээр гэж байна. Энэ бүх нийлийг нь гаргаж ирж байгаа юм л да. За тэгээд ямар нэг байдлаар нэг буруу зүйл хийдэг ч юм уу те энэ зүйлүүд ингээ гараад ирэхэд одоо багштай загнуулна гэж байна. Тэгэхээр хүүхд ч одоо сүнсээгөө те хүнээс үг хүлээж авч. Тэгээ хүүхд өөрөө үг хүлээж авч нь алдаад утгатлаа хүүхд өөрөө ойлгож чинь тийм ээ. Ингээд ирэхээс үлдэн тухайн спортороос нэг ганц тэквондо гэлтгүүл те спортын төрлөөр хичээлсэн хүүхдүүд одоо спортын төрлөөр хичээлээ хүүхдүүдийн зургийн ялгааныг энэ дээр сайн гарч ирдэг. Тэгэхээр хоёул өнөөдөр спортын өнөөдөр жаргал цуглангаас ярих гэж бодож байна те. Мэдээж бэлдсэн одоо шавн медаланд хүрэхэд бол тэр бол өндгөрхий жаргалтай зүйл болж байгаа. Тэр бүгдийг ингээд аваад явхад бол санхүүгийн асуудлаас ахвал нэлээд зүйл толгордог байгаа. Тэгэхээр жаргал зовлонгаа ярих гэдэг нь бас энэ талаас нь та бас нэлээд бас яриасаа гэж би тань хүсэж байгаа. Учир нь бол өнөөдөр манай одоо нийгэмд тийм соёл урлагийн бол яг хөө өөр өөртөө ингээд санхүүжаад ингээд явчих чинь. За спортын бол ингээд дугаал бэлтгэлээ хийгээл харин амжилт гаргасныхаа дараа хүмүүс л амжилт гаргачлаа тэгчлээ гэж ярьдгаас тэр хүн ямар их олон хүсийг туслуулан барин тэр амжилтанд хүрсэн бэ гэдгийг бол тэр болгоно одоо мэддэг нь бол хуур байдгийн болоо да гэж харагддаг. Манай орон нутгийн Эрдэнэ хотод яг энэ таны энэ спортыг одоо дэмжиж байгаа хувь аж ахуйн нэгж ч юм уу те хэрэг байна. Нөө бор зүрхээрээ л явж байна гэж бас ярьдэн шүү дээ. Тэгэхээр яг таны хувьд бас энэ чиглэлээр бас яаж явж байна? За нэг наач үлэр нь бол манад спортууд ганц том тулгуурсан асуудал. За би одоо нэг шавьгаа нь одоо нэг хүүхдийг нь доотлоо. Одоо манай яг тэквондо спортод 8 настайгаас эхэл тэмцээнд орж байгаа. За тэр хүүхдүүд 8, 9, 10, 11, 12 гэж иж 12-аас 14 насны өсвөр залуучууд өсвөрийн ангилд орж залуучуудын ангилд орж иж энэ хүүхд маань цаар хөтлөх хариуцлага тэмцээнд оролцох хэрэгтэй болдог байхгүй. Бүр надад ангиллууд нь заагдсан байна. За энэ нөхөр ингээд 4-5 жил хичээлэн тийм. За 4-5 жилийн хугацаанд за одоо төлбөртөөс их тоглоомгуудаа спорт манад спорт сурч болох спортын сургууль сурсан давуу тал нэр нь тэр байгаа. Спортын сургууль сурч байгаа болохоор ерхий бол хичээл үзчихэж байна. Тэр нь давхраас нь спортоос их тоглоомд хамрагдаа явчих болохоор бусад одоо төлбөртөөс их тоглоомгуудын хажууд бол арай бас давуу талтай. За мөн тэгхгүйгээр ингээд за би одоо энэ ирээдүйн сургуулиуд багш одоо ажлыг одоо ингээ хийхээс өмнө ирэхэд бол бидний тухайд эхлээд бид нар бол би анх жаргалан цомонд тэквондогийн одоо багш тасалж хийдэг байсан. Дараа нь яг Эрдэнэ тэквондо холбоо гэдэг утгаар нь одоо зүйлийг авч явж байгаа нөхцөл төр бол одоо нэг хүүхдийн төлбөр гэдэг юм байдаг байхгүй. За яруу жишээ та одоо нэг хүүхдээ маад нэг жилийн хугацаанд суралцуулахад тий доотлын эднүүрийн зардал гарах тий. Тэр хүүхдээ ч одоо 7 хоногийн манайх 4 удаа бэлтгэл ордог. Тэгэхээр ингээд нааш шашин цөөх автобус унааны мөнгө. За ингээд энэ маш их зүйлүүд гарч ирдэг байхгүй. Зөвхөн хамгийн наадлын зөв тэмцээнд явах зардал биш байхгүй. За тэгээд ингээд ирэнгуут нь за нөгөө хүүхд маань нэг 6 сар хугацаанд хахлаа сурчлаа. Та тэквондо яваад за нэг шар бостой болоо тэр нэг хомбостой болоо жоохон бус ахиулаад аваад ажгүй. За одоо энэ нөхөр манай нөхрөөхөд тэмцээнд оруулж үзээд тэгэл багш нь бэлдэж байгаа шүү дээ. За тэгээ бэлдэж хагаад яг тэмцээнд явах болохоор одоо надад ч одоо урд нь тиймэрхүүгээс зөнтөл байсан л да. Үнэхээр мундаг нэг гэр бүлээс 2 хүүхэд их студиор явдаг мөртлөө амтал нь жоохон болдгоо талууд амар их байдаг. Тэгэл тэрэн дээр бол багш өөрхөн карманаас тэгэл байна. Бусдаас гуугч асуудлууд ингэ зөндөөл дээр нь бол тэгээ спорт яг хөө тэгэл бизнес хийдэг хүмүүс тэмчгэв тэмчин тэмчгүй одоо хэрвээ тэр тухайн өөрөө хүүхд ахтад адил төрлийн спорт гэдэг нь маш их дайггүй тэмчин. Тэгэхдээ одоо яг сүүлийн
бидний үеиг бол одоо арай Арай гай болчихсон. Арай л гай болцсон. Тэг ингээ харахад нөгөө хүүхдтэйгээ ингээл тэмцээнд явуулах гал үздэг. За ингээл хоёулаа ингээл тэмцээнд явъя гэлдэг. Хоёулаа л үнэхээр мундаг медаль авчих хүүхдэд. Миний нүдэнд тэгж харагдав. Яг л багш хүн өөрөө бэлцэх хүүхд өөрөө мэднэ шүү дээ. За энэ харгаа авч за нэг дүнг хэдэн килограмд ороод тийм медаль авчих юм. За нөгөөх нь нэг хэдэн килограмд тийм медаль. За явъя ингээд за хичээ ахаа ингээ хүүхдэд тэмцээнд аваад явъя гэхээр санхүү дээр мундаг байхгүй. Тэр нь хамгийн дөрөнд мундаг зүйл. Мөнгө санхуус олж хүүхдүүд бэлтгэлээс маш их гардаг. Ер нь маш их хойж болдог юм бол. Заримдаа төлбөр өгөхгүй хичээд алга болчтой. Яг бол багш юм уу төлбөртөөс экстра боломжууд багш ингээд за өмнөхөө яасан бэ гэхэд тэр олон хүүхд юм ч хүмүүс үлгэр тиймэрхүү байдлаар зарим багш нар хилждэг юм байл л да. Тэгэхээр нөгөөд байдаг өөрхөн байдлаар болоод ичээд ер нь жоохон хойшоо суучдаг. Нөгөө төлбөрийн хүнээс болооч тухайн хүүхдийн амжилтыг өгөөсгөж ингээд бүгдийг зогсооч байгаа хөө тэр бол маш хэцүү. Тэгэхээр тэр нэг дунд нь нөгөө нэг одоо мөнгөний ясан авах асуудал болж байгаа юм шиг нэлээд юм бол болно л доо ер нь бол багш хүмүүс сайн шавнаар алдна. Одоо манай дунд ч одоо тэгэхээр бас тань нэлээд хэцүү үз. Ер нь бол хэцүү. Тэгээд өөрөөс хамаагүй гарчмаар санагдаад. Одоо заримдаа бол мартдээ штэ. За болий. Тэгэл нэгдүгээр төлбөрийн мөнгөний асуудал нэг үсэн хойш нь тавьчих. Үнэхээр тэр хүч чадчих байгаас уу шаах би. Одоо манай нэг шиг байна л да. Одоо манайх одоо эрэгтэй хүмүүсээс одоо хамгийн одоо дээд амжилтыг үзүүлээд байна. Одоо бүх л одоо улсын орчлуулсан нэрмж тэмцээн олон улсын тэмцээн одоо төрөжлөө харилцааны залуучдын дэлхийн орчлуулсан тэмцээнд Монгол улс хөдөлж оролцсон. Тэгэл одоо тэмцээн оролтонд тэгэл явдаг. Тухайн тамирч одоо бидний үед ч одоо нэг жилд нэг заа өсрөөл нэг 4 5 тэмцээнд явдаг байсан. Тэгэхээр одоо манай тайквондо бол одоо Монгол улсад томж бас маш өргөн цар үедээ өгчсөн. Жилд манайхад 19-14 тэмцээн болдог. Дотоодын зүгээрийг. Тэмцээг болж хүүхдэд ур чадрыг үл нэлээд нэмэгдүүлж тэмцээнд орж хүүхдэд чинь ур чадвараа нэмэгдүүлнэ. Өсөлтөгчөө бүгдийг судална, мэднэ, мэдэрнэ, ялагдана, нэг ялагдана, хоёр ялагдана. Тэгээ дараа нь ялагдаж сурна, тий? Ялд сурна гэх бүх зүйлийг л мэдэрч байгаа юм да. Тэгэхээр өнөөдөр жилийн хугацаанд нэг хүүхдийг тэгэл зүгээр яхаа би зүгээр хаяг багш нар таринд боддог байхгүй. За ингээд задлын тооцоо гаргаж үзэн. Тэр нэг хүүхд бол дунджаар баг нэг жилдээ баг 6-7 сая төгрөг зарцуулдаг байхгүй нэг хүүхэд шүү дээ. Тэгэхээр тэр мөнгийг зарцуулж чадах юм бэ. Яг боломжтой эцэгч хүүхдүүдэд дэмжиж явуулж байна. Болж байна давай. Тэрийг зарцуулж чадах хүмүүс байна бас. Яах юм бэ өнөөдөр эцэг нь бас цалин багтаа ажиллаж юм уу те. Тухайн хүмүүсийн л асуудал амьдрал шүү дээ. Энэ бол гэхдээ хүүхдүүд тэр хүмүүстэр юм төрөх чи спортоор хичээлүүлж чи. Манай хүүхдийн спорт ирээдүйн байна гэдэг асууж явдггүй гэж юм маань зөндөө байдаг. Одоо манай одоо Эрдэнэ тэквондо албаны явч юм уу те ирээдүйн цуглаана тэквондо хүүхдүүд ээж анаар бол үнээр мундаг сэтгэлтэй. Одоо манай хүүхдүүд ч ингээл одоо ээж ан за тэхүү багш энийг хийх үе нэг ингээ болох чи за бүгдээр тал талаас нь ингээ зохицуул болгоё гэл ер нь бол бүх зүйл хийх манайх нэг хийдэг л те. Яг танай тэквондогийн холбоог Орхон аймгийн төр засгийнхан ер нь хэр бас дэмжиж чинь ер нь дэмжээч гэдэг хүсэлтэй бас хэр өгч ив. За мэдээж амжилт гаргаад ирсэн хүүхдүүдийг бол тий урамшуулах зүйл бол байдаг л ах. Тэгэхээр бас амжилт гарах гад тэмүүлж байгаа бас хүүхдүүд байгаа шүү дээ. Тэр хүүхдүүдийг бас урамшуулж байгаа зүйлс байна уу? За ер нь л яг одоо ингээ ярихаар амжилт одоо гарсныхан дараа хүнийг бол урамшуулах тийм бол зүгээр яг байхсны зүйлэлтэй дараа амжилт гарч байгаа. Одоо танаас хэлсэнчлэн амжилт гарах гэдэг юм доор байж байгаа хүүхдүүд зөндөө. Харин тийм. Маш их байдаг. Тэгээ тэр хүүхдийн дээр зогсдог байвал нөгөө л нэг тул гардаг санхүү мөнгөний хвшил асуудал байна. Одоо миний хувьд яг за яг манай тэквондогийн холбооны хувьд одоо энэ бол би 8 удирдлагуудыг үеийн 8 одоо миний ирж одоо аймагт ирж ажилласнаас хойш 8 удирдлагууд за нэг анх жаргалан тэквондо сургалтын төв гэж анх байгуулаад дулаанлагуудад ажиллаж хад одоо аймаг цэдэрж зоригтой хүмүүсээр болсон тэр хүмүүс одоо тухайн аймгийн иргэдийн төлөөлөгч дурлан дарга прологи дарга маань энэ бол маш сайн дэмжиж ажилладаг байсан. Прологи дарга болохоор үндсэндээ өөрөө жаргалан сумаас сонгогдож орсон аймгийн иргэдийн төлөөлөгч учраас сумынхаа хүүхдүүдийн төлөө тэр хүн маш сайн явдаг байсан. Бидний одоо хэрэгсэл материалыг бааз юу гэдэг нь те бүр болдог хичээлдээ 1-2 удаа хэрэгсэл материалыг шинжилээд өгч ингээд өгч гэдэг. Одоо зоригтой дарга даргач өнөختөө манай бидний одоо тухайн бэлтгэл сургалт их шин заал ингээ анх удаа ашиглалтанд орчмоос нэг учраас тэгэхэд тэр заалнууд тухайн сурж байгаа хүмүүсээс ямар ч төлбөр мөнгө авахгүйгээр ингээ явуулчихсан. Бас миний хувьд бас нэг тэр нэг сургалт тэр нэг уулзалтанд очиод ерөнхийдөө бас бодож ирсэн.
Тэгээд нэг энэ нэг хөтөлбөрийг бас нэг айл нэг 2020 3-4 оноос хойш өргөдөө бодоод байгаа байхгүй. Архай хөгжлийн техникийн спорт хөгжүүлэх хөтөлбөр гэдэг. Бас нэг 4 жилийн хугацаанд хөтөлбөр өргөдөө боловсруулчаад энэ маань яг зүгээр бас нөгөө л нэг одоо тамирчин тулгардаг мөнгө заасны асуудалтай холбоотой зүйлүүд дээр ер нь бол толгуурлаж гарсан. Дээрээс нь бас яг нөгөө хүүхдийн хүмүүжил гэдэг зүйлээс холбоотой яриад байгаа юм л да. Одоо нөгөө зорж байгаа ганц чиглэл нь л аслагдсан сургуулиуд. За яг бид нар өндөр эрдэнтийн төвд сургууль дээр тий эрдэнтийн төвийн хүүхдүүд сураад болоод байна. Яг ээж аав мөнгө төрийн төлөө боломжтой хүүхдүүд бүгдээр яваад байна. Эдгээрсэн хүүхдүүд тэр хороолж юм уу захж байгаа хүүхдээс адилхан хүүхдүүд шүү дээ. Бүгдөө сурах хүсэл сонирхолтой хүүхдүүд. Над дээр ирдэг манай одоо Хямрын бодлогын төв гэж одоо байсан тий. Тэн дээр хахад манай бачралгууд манай техникийн холбооны гадаадаар харилцаа хариуцсан хүсэлцэлдэг байхгүй. Тэр маань бид нар бас дэмжил Хямрын бодлогын төв дээр явуулдаг хахад хороолоос аваа хүүхдүүд ирдэг байсан байхгүй. Цаанаас яашаа ингээл хороол байдаг учраас тэг хороолоос ирсэн хүүхдүүд тундаас мундаг хүүхдүүд байна гэж гараад ирдэг. Тэгэл тэр хүүхдүүд 1 сарын 2 сарын 3 сарын цаатагаад ирнэ тэгэл дээдл маргаж жил явж чаддаг байхгүй. Тэгэхээр яг би энэ хөтөлбөрийг ерөөхдөө бодоод билэн ч удаан очсон. Тэгээд ер нь яг өөрөг байрны хүүхд гэр оролцох хөтөний ялгаа байдаг байхгүй. Ядаж тэр хүүхд усаа зөгөөс урцсан. Би бэлтрээ өөр чирэг тий. Тэгэхээр тухайн хүүхдээр би ерөнхий хөгжлийн тасгал дээр нөхцөл ажиллахад нь арай бага цаг хугацаа шаарддаг учраас дээр нь бас нэг одоо манайхан ч л одоо нөгөө бас нэршлэн өөрөө яриад юм л нэмж гэмжигч гэдэг юм уу тиймэрхүү янз амьдралын боломж үү. Тэгтээ яг миний бодлоо зүгээр ерөнхий югаар зорилт бүлгийн хүүхдүүд ч байдаг шүү дээ. Тухайн хүүхдүүд рүү энэ жоо чиглэж ажиллавал яасан бэ гэдэг. Одоо яг 5 жил хугацаанд ажиллахад одоо 2-2 туслах багш бэлтжлээ. Одоо 2 туслах багш нь одоо Монголын техникийн холбооны тасалжлагчийн сургалтанд суучлаа. Одоо багшлах хэрэгтэй бүрэн болж байна. Одоо ганц нэг зааланда 3 багш байгаад хэвээр шаардлага байхгүй. Тэгээд энэ яг бас нэг одоо захын сургуулиуд руу 20 дахь сургууль те 17 66 буцаа ингээд хаслагдсан ерөөж байгаа ажиллаад тэгээд дээр нь бас болж өгвөл зорилттой бүлгийн хүүхдүүд рүү ажиллуулъя гэдэг л юугаар ерөөдөө аймагтаа бас нээлж хийх гээл одоо үзэл байна л да. Миний хувьд бас энэ хугацаанд хичнээн шавыг одоо төрүүлэн амжилтанд хүргүү ер нь багаас амжилтаасаа суулцаж гэж тайс хүсэж байна. За одоо манай Монголын техникийн холбооны нөгөө бүртгэлийн сайт гэж байдаг байхгүй. Одоо тэр сайтаар бид нар ихэд ажиллаа явуулдаг байхгүй. Манай бүх манай техникийн спортоор хичээлж байгаа бүгдүүд энд бүртгэгддэг ер нь бол. Тэгээд яг ингээд ерөнхийдөө явахад за сүүлийн 5 жилийн хугацаанд манайхаас одоо яг бэлтгэлд ороод гараад ч юм уу те ингээд одоо давхарцсан тоогоорч гэдэг юм ярихад нэг 600 гаруй хүүхэд байна ер нь бол 600 гаруй хүүхэд. За өмнөөс яг одоо тогтмол өргөжлүүлээ явж байгаа нэг 120 гаруй хүүхэд байдаг. За энэ тэгээд одоо нөгөө манай одоо техникийн холбоонд 230 гаруй хүүхэд бүртгэлтэй байдаг. Одоо юугаар. За тэгэхээр нөгөө тухайн хүүхдүүдийн одоо нөгөө амжилт гэх юм уу юугаарах юм бол нөгөө хар бүстэй тамирч гэж хэлдэг шүү дээ. Наач одоо нэг 90 гаруй хар бүстэй тамирчтай болцсон. Бусдын мэт харьцуулбал хэр амжилттай 90 гаруй хар бүстэй тамирч. Энэ бол хамгийн өндөр амжилт үзэлтэй өндөр үзэлт. Тэгээ ер нь л өндөр үзэлт байхгүй ер нь бол ер нь бусад улсуудаа амжилт гаргах нь бас хэрэд юм аа нэртэн дотор. Аймаг одоо яг за яг одоо сүүлийн нэг 24 он ч одоо манайч одоо за бага насны улсаар шалгуулсан гэх чинь одоо бид шиг 3 жил дараалаад ерөөдөө нэг орвол шагнал авсан. Манайх одоо 4 жил 24 онд бага насны улсаар шалгуулсан орхон аймагт зохион байгуулсан өөртөө. Тэгээд нэг 800 гаруй хүүхэд оролцсон. Манай эрдэнэ техникийн холбооноос 8 бага насны ангилалд болох 8-9 насны ангил хүүхэд 8-11 насны ангил хүүхдүүд тэр ангилд манайх бол улсдаа тэргүүлдэг. Одоо их манайх тамирчдын гол төлөв яг 8-9 насны ангилд одоо хүүхдүүд болохоор ангил буюу хар бүсний ангилд өрөх манайх ер нь бол арай бас дээгүүр байранд явдаг. Энэ тэр хүүхдүүд маань ерөөдөө одоо ирээд боцрол маань одоо хүүхдүүд явдаг байхгүй. Одоо 6 настайгаас эхлээ ингэж яваад дэшээ ингээд болсон сургууль бий болгосноо таваас гарч байгаа тий. Нэг 2022 онд манай нэг охин ирэх аваад улсын хавдуулж ирэх авчаад дэлхийн аваад явж ирсэн. Тэгэл тэрнээс хойш энэ бол жоохон тийм бодол төрсөн юм аа. Сүүлийн одоо 3 жилийн хийж байгаа юм ажиллах юм бол энэ шигшээ баг гэдэг зүйлийг юм жоохон барий. Бодлогоор чадахгүйсэн гэсэн өөрөөх бүх юм аа. Нэгэн тийм миний амьдрал миний дуртай зүйл учраас бас нэг багш хийж байгаа хүний хувьд те
Тэс нэртэй тэр төлөвлөлтөнд зүтгийлсэн бас бодлоо л доо. Тэгээд энэ яг Монголд ганц ингээд үзээд авах биш юм байл л. Тэр нь бол бодлоор нь бол цаах дэлхийд гарах, цаашаа явах. Ямар гарц гаргалгаа гэдэг үднээс. Тэгвэл одоо нэг аймаг ингээд мундаг сайн амжилтаараа нэг сүүлийн нэг 4 жил ингээд 3-4 жил ингээд 5 жилийн циклтэй юм. Тэгээд дараа нь нэг амжилтанд зогсчихдог байхгүй юм бол. Тэгэхээр одоо тэр зүйлийг байхгүй, залгамж халаа гэдэг зүйлийг спорт заавалчгүй бэлдэж явахгүй болдгоо. Одоо ингээд 8-аас 11 насны хүмүүс болохоор бага настай. 12-аас 14 ч өсвөр нас. Тэгээ 15-аас 17 нас гэхээр залуучууд англи болчихно. Ингээд залуучууд англиас дээш болоод ирэхээр одоо бүгд л оюутан болол явчихлаа юм л да. 10 жилээ төгсөө бүгд ингээд явчихдаг учраас бас жоохон төвхтөө. Тэр яг нэг бага насныхаа англи чигшээ баг бариад ингээд нөгөө хүмүүс дорож 8 нас, 9 нас, 10 нас, 11 нас гэх 4 жил улсын арга тэмцээн, дотоодын тэмцээн ингээд зөндөө л нэмсэн орчих. Тэнгуутаа бад гэдэг дэше өсвөр ангилд орохоор 4 жил бэлтгэсэн тамирч бол өсвөр ангилд амжилт нь ахин. Ахаал яваад. Тэгээ энэ дээрээс нөгөө бага түлхэхэд ингээд залгамж халаагаа бэлдэх. Ер нь л бол бодлогыг ер нь гэдэг сүүлийн 3 жил барьж байгаа. Яг энэ байдлаар бол яг 23 он ч гэнэ одоо улсын авраг бол нэрмжит цомын авраг шалруулах тэмцээнд манайх 13 цом авсан. Ер нь 2 дугаар хайранд 3-д орсон байт юм лээ. Бусдад нь надад төрүүлсэн байхгүй. Улсын хэмжээнд ер нь бол. Энэ л хаах жоох мал миний хувьд бол бахархмаар амжилт бид нар л чадсан. 22 онд яг улсын аврагд бид нар 3 дугаар хайранд ордог. Тэгэл багш чинь тэгэл хэцүү штэй. Тэгэл нэг зүйл бодно. За энэ 3 дугаар хайранд орсон. Нэгдэх юм бол баярлах зүйл байхгүй. Энэ чинь бүтэн баг гэдэг чинь бол нь багийн амжилттай байранд ордог байхгүй. Тэгэхээр ганц хувийг бэлдээд ганц хос үлгийг бэлдээд медаль авах бол амархан. Тэгэхээр баг гэдэг чинь доотлол нь 10-аас 20 дээшээ 30 хүний асуудал. Энэ бүхэн багаараа жиг дээшээ явж иж багийн амжилт нөлөөлдөг байхгүй. За тэнгуүтээ 3 дугаар хайранд 22 онд ороод цомоо зогсохдоо бодож ирсэн. Баярлж байгаа. За багийн амжилт үзвэл. Тэгэл маргааш нас эхлээд айц эхэлдэг байхгүй. Дараагийн тэмцээнд явах. Дараагийн улсын аврагт явах гэл. Яагаад гэвэл нэг дугт юм бол амжилтаа баттдаг. Бүр болдгомогт амжилтаа баттдаг. За бүр одоо багш үнэ шунлалтай би зөв миний л хэрнээ дотоод хүний шунал бас нэг ахиулж байгаа юм хоёрдугаар хэрнээ орж байгаа юм. Яг тийм бодлыг ер нь хүмүүс өөрөө их тээж явдаг. Багш юм чинь тэгэл нэг хүүхд маань хожигдно. Тэгэл уулал дээр нэг нь хожинд баярлаа л гэн тэгэл энэ бүхэн чинь бол нэг багаар нь авч өгнө гэдэг бол бас маш хүнд асуудал гэдэг байхгүй. Нэг дасгалж болох юм нэг тамирчин ч юм уу тухайн нэг бэлдээ явахад амархан. Тэр үнтэйгээ л зуралдаад. Тэгэхэд 20-30 хүнтэй баг байлаа гэхэд 20-30 хүүхдэд харцсан. Тэд чинь бүгдөө уйлн, өвдөн, зовн, уурлал, нуцаарлна гэл. Тэг яг нэг шигшээ баг бариад нэг бодлого өрөөнл барьж байгаа юм да. Тэгжиж ер нь бүгдийг зэгцэлж байгаа. Амжилт гарах юу вэ? Ямар бэлтгэл сургалт хийх вэ? Ямар төлөвлөгөөтэй явах вэ? Гэдгийг ерөнхийдөө бас нэгжид болгосны үднээс манайх одоо бас нэг үе яваад бол бас дайжгүй болчиход байгаа. Тэгэл өглөө басалдаад наашаарал. За өглөө 7:30 өглөөний ээлж 8 цагаас эхэлнэ. Дараагийн ээлж 10-аас орно. За тэгээд цайндаа явж ирчээд нэг 14-өөс тэгээд нэг 19:30 хүртэл тэгээд залгуулаа 3 бэлтгэл. Тэгээд нэгс үндсэндээ нэг өдрийн 5 бэлтгэл ордё. Тэгээд нэг бэлтгэл дээр нэг цаг 32 цаг хорилондоо юм байл. Яг удаан явцсан хүмүүс маань энэ яг энэ жоох нэг ангиллаар хуваагдаж ордог болохоор гайгүй. Шинэ хүмүүс ангиллаар жоох стрессэн дээр тэгэл та шинэ хүмүүс манд тэгэл сайхан болно шүү дээ. Тоглоом тоглол зотлон хадтал тэгэл ярина гэл. Тэгэл энэ хүмүүс анхан шатны сургалтанд явж байгаа л тодорхой хэмжээ шар усны шалгалт өгвөл ногоон бүс шалгалт өгвөл тэгээ дээшлээд ирэхээр дараагийнхын төвшингийн анги руу шилжиж явах учраас гайгүй. Яг анхан шатных нь анги дээр нь л яг хүмүүсийг л яг цаашаа явах үг тэгэл яг бид нэр өөртөө багш нар шийдэх. Тэр нь хэр хугацаатай байх вэ? Тэр нөр хамгийн багтаа 4 сар. 4 сар. Тий. 4 сарын хугацаанд. Тэжээснээс залхаад болох хүүхд байна. Янз байна. Одоо дээр нь миний бас нэг зүгээр байрдаг бодлого байдаг. Хүүхдийг үнэхээр за ээж аваа аваад ирэх шүү дээ. Ингээд тэгж явах үед бол яг нэг та хүүхдээ хамгийн бадан 6 сарын болоод үзээрэй. Тэгчээж үр дүн гардаг шүү. Тэгвэл нэг сарын болонгота болохгүй байна. Угсаа сарын дотор тэр хүүхд гоц хүүхд биш л бол ямар ч хүн өнөөдөр өөрчлөгдөх
Яг хөдөлгөөн дасгал хөдөлгөөн биеийн хувьд өөрчлөлт гарна л да. Гэтэ бүр мэдгэцгүй тийм өөрчлөлт гарахгүй шүү дээ. Тэгээ 1 сар сурна, 2 сар сурна, 3 сар сурч иж анхан шатаа шар үсэн шалгалт өгнө. Нөгөө тэмцээн оролдоонд оролцох эрхэн нэгдэн. Одоо яг цагаан мөс төгтөд тэмцээнд ордог. Тэгээ шар үстэй хөлтөд болж иж нөгөөх нь тэмцээн оролдоонд оролцдог учраас тэнгуудаа нөгөөх нь тэмцээн оролдоонд орно гэж чааш тахаа өөрхөн боломжууд ил үздэг байхгүй. Тэгэхээр бас нэг зарим одоо спортод ер нь жоон тууштай л хандахгүй бол өнгөцгнөр ингээд үгэн чинь хандвал юм жоохон хэцүү. Та ажлын юунаас ер нь кайф мэдэрдэг вэ? Гой мэдрэмжийг авдаг вэ? За энийг бол би бол хүн болгонд хэлдэг юм уу? Би өөрөө одоо би заримдаа ч хэлдэг. Одоо багш нь те найз нь ахын ч гэдэг юм уу тийм байдлаар дуусаад хандж хэлдэг л дээ. Одоо би түрүүний одоо ярианы хэл дээр бол ярьж ирсэн. Эхлээд зүүн мэрэгчлээ сунгах хамгийн чухал. Тийм ээ. Тэгвэл өндөр заах үнэхээр ээж аав сургаач юм эсвэл ямар нэг юм сураад тий. Ингээд 4 жил сураад яаж ч мэрэгчлээ ажиллаж болоод байдаг. Өглөөд зааварт ажилт авах. Заавартан цайны цаг болоосоо тий. Заавартан тараасаа ч гэдэг юм уу. Би болохоор би ч юм болохоор бас нэг тодорхой дунд хугацаа алдсан ч гэсэн бас нэг зөв голдрлоо олцсон. Дуртай зүйлийн төлөө амьдарч байгаа хүн чинь шал өрөд байхгүй. Өглөө босохоос ахвал өглөө босоход юм бодох. За тэрийг өнөөдөр ингэж нэг зөв хөшөглүүлээ сурчих юмсан тий. За тэр нөхөрч одоо нөгөө замнаа шахаа маань одоо тэр нэг хүүхдэд хожигдсон юм. За энэ чинь жоох ингэж нөгөөдгөн дээр нь ажиллая даа гэл хүн чинь нөгөө хүсэж хийвэл ямар ч хүн өнөөдөр тухайн зүйлд амар дуртай байхад. Тэгвэл тэгэл нэг одоо нэг л цагт дуусаа за цалиг за байгуулаа гэдэг юм уу тиймэрхүү хөдөлгөөн юм бол хэцүү. Ядаж нэг хүүхдүүд чинь амжилт гарахгүй. Яг нь миний бодлоор манай спортын багш нар тэгж ер нь бол хаач ер нь бол яг Монголч ч юм уу гадаад ч юм уу. За гадаад гэвэл мэдэхгүй мөн. За Монголч юм бол нэг тэгж ажилтдаг манай спортын багш нар. Тэр хүүхдийн амжилт гаргачих юмсан амжилт гаргуулчих юмсан спортын багш нар ч зүтгэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө спортын багш нар арай жоох илүү стресс нэр даргаатаад байдаг гэж би заримдаа бодоод байд. Хаяаш на стрессээ тайлж байна. Надад одоо би сүүлийн хөл осон стресстэй шүү дээ тий. Яг миний стресс аль ганц арга одоо өөрөө бэлтгэл хийх шүү дээ нь бол. Би ч одоо өөрөө ч тэмцээнд ордог. Одоо мастер англи буюу одоо 30-аас дээш 35-аас дээш насны ангилд ордог. Залуучуудаа ч гэсэн залуучуудын насны ангилд орж хөдөлгөхийг хүсдэг. Яагаад гэвэл залуудаа болж лизмж одоо ч болно гээл. Дээр нь дуртай учраас энэ спорттой стресс талхад ам зүг байгуулдаг дасгал хийх юм да. Тэгтээ яг энэ жил нэг одоо сая нэг 14 хоног үнэлэхтэй эмнэлэг хамралт гэж үзлээ л дээ. Сүүлийн 6 жил тэр нэг шгшаваг байгааснаас ширэн бол нэлийн зүтгэсэн хамралтгүй Монгол улс тэмцээнд бас дараа алгасчихгүй гэж айлуулах тамирчтай бас олон тэмцээнд орлоо гадаадын тэмцээнд олмоос нэлийн явлаа. Тэр бас сүлд нас ялч их нөөний бас нэг стресс ятарга ихсэж ирж байгаа юм да. Тэгээ энэ жил удаа анхудаа амарч үзлээ. Сайхан байна. Одоо тэгэл одоо ч манай төлөвлөгөөний давуу одоо хүүхдийн 8 дахь наадам байна. Энэ жилч. Тэгээ тэр бага насны ус авах. Бага насны ус аваад манайч одоо энэ жил явж аврага хамгаалах хэвээр. Бас л их томхон өөр даалгавартай ажиллатай л байна тэгэл. Хичнээн шамдэр байна. Одоо яг хичээлж байгаа. Одоо манайх нэг тэмцээнд оролцох эрхээ авсан. Одоо манайч хамгийн бага нь 4-т нэг 2 нөхрөөдий. 5 настай нэг усны 2 3. Тэгээд нэг 6 сургуульд ирэхэд ороод яг ингээд хичээлж байгаа хүмүүс маань 150-аад хүүхдүүд нь бол байна. Яг тэмцээнд оролцохыг албасны шгшэвэр гэж бас тустай байгаа юм дэр чинь. Одоо хогч нэг жил хичээлж түүнээс тэг шар бус мөстэй болж ийж л нөгөө нэг шгшэвэгт орно. Шгшэвэгт үнсэнд орох нэг багтаад нэг бүх явдаа нэг 67 8 хүүхдээр байд. Тэд нар яг ихний 1 номерын хүүхдүүд гэсэн үг л дээ. Одоо шгшэв багуудын тамирчин байна. Багнаас өсвөр залуучууд ингээд тэд нар нэрхэд яг олцоо хар бүсний ангиллалд оролцдог. Манай тэквондоч дотроос нэг бүсний ангиллалтай байхгүй. Настаас гадна бүсний ангиллалтай. ABC гэсэн 3 ангилал байна. C ангилал яг шар ногоон бүстэй хүмүүс анхлан сурлагч нэ. Ангилал B ангилал нь яг синхруулах бүстэй тунд ангилал хүмүүс. Хар бүстэй элит буюу хар бүсний мунд хүмүүс. Тэгээд тэрнээс нэг доод төвшингийн шинэ хүмүүс байна. Одоо ямар ч газар тийм байгаа л да бүх төвшингийн хүмүүс бүгдээрээ байдаг. Тэгэл тийш тэмцээнд ороод амжилтаараа явна. Бүсний шалгалт өгөөд дэш нахаад ирэхэд явна.
Тэгэхээр манайд эрдэнэт одоо бэлтгэл хийж байгааг бол хамгийн өгшин тамирчин бол би өөрөө байна. Одоо хамгийн залуу хүмүүс 4 настай хүүхэд байна. Тэгээд нэг тогтмол яг явдаг нэг 150 хүн хүүхд залуучууд нь бол байна. Тань дээр намралтай өдөр гэж байна уу? Тэр нь өөртөө л гаргахгүй бол хэцүү. Тэгээд яг нэг хүчээр зэмлэл гарганаа. Гарахгүй ч гэдэг нь зөвхөнөөс хувь амьдрал байна бас. Зүүн амьдралууд байна. Тэгэхээр бас өөртөө цагнаар гаргаж явахгүй бас болохгүй. Тэрээс яг нэг миний бас нэг муу зам байт юм аа. Тухайн нэг зүйлт нөгөө донтно гэж аюулт. За тийм нэг энэ чимэрлийн бол за тэгэл нөгөө төрөө жижигсээгээ дуустдаг байхгүй. За тэгээ нөгөө боли гэж хойш нь тавьдаг. Аль болох за нэг хожигдсон ч хамаагүй. За хоёлаа заснаа. Хоёлаа болгоно. Зойлын нэг гिचээгээл нэг тий. Тэгжлэр нь бол жоох ингээд явсаар ахаар жоохон өөрөөгөө жоохон ядраачих гэдэг талтай байд. Багш тасалжуулагч хүний гол зүйл бол тухайн шавн амжилтгаагаа тэр медалийн тайз дээрс медаль авах. Нэг гоё мэдрэмж баг. За бас нөгөө нэг авч чадаагүй хүмүүсийнхээ сэтгэл зүйг бас хараад тий бас хямрах бас зүйл байдаг бах тий. Тэгэхээр л энэ бүгдийг ингээ хослуулж явж гинүү даа гэж бас харчлаа. Тэгэхээр энэ бүгдийг яаж давж гарч ийн мэдээж амжилт үзүүлсэн үед бол маш гоё л баг тий. Амжилт үзүүлсэн хүмүүсээс илүү тий ялгцсан хүмүүс хэцүү баг. Одоо за нэг 10 за хамгийн болоод нэг за 20 хүүхдээ манайх дунджаар манайх 30-аад хүүхдээ дундаж яваад тэмцээнд явдээ. Тэд нар ч бүгд очиод медаль авахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Манай ч тийм класс амар болно бас хэцүү. Бас хүүхдүүд явд болохоор яг бэлтгэлд төвч алдсан бол хэцүү, амралт нэг хэцүү ч бас хэцүү. Тэгэл жим хасч байгаа нэмж хүүхдүүд зөндөө байдаг л та. За тэр 20 хүүхдээ нэг дунджаар нэг тэмцээнд явлаа гэхэд нэг за 10 хүүхд медаль авна. 10 хүүхд нь зам болторлаа гэж бодоход бас харамсалтай зүйл байна. Гэтэ үнэхээр бас нэг хүүхдүүд бол заримдаа өөрсдөө мэдэрдэг. Үнэхээр дийлэх хүүхдүүд бол дийлэх хүүхдтэй тоглоод хожигдсон бол цаавлаа бэлтгэлээс би бол одоо тийм л юм ярьдаг одоо. Хүүхд чинь л дотор янз бүр зарим нь дотош байгаа, зарим гадагш байгаа. Ингээд гол нөгөө хүүхд стрессцэн нөхцөл хүүхдийн стресс чинь нөгөө одоо манайд нь яг стресс бухимдуул амраад ядраа за найз нөхдөөгөө гарлаа агаар сэлхэнд гарыг амарч хүүхд бол тэгж чаддгүй байхгүй. Зүгээр дотроо л ингээд байдаг байхгүй нөгөө хүүхдүүд чинь. Тэгэл нөгөө нөхдөд чинь уйлна. Уйлахаар нэлдэ. Уйл одоо манай эцэгчүүд хүмүүс бас зарим хүмүүстэй алтай байдаг л да. За тэмцээ хажуудаа ч ингээд ялгтайгаа тэгтээ хүүхдүүд цагнадаг. Дээрэс нь уйлан гот нь харагдаад байдаг байхгүй. Тэр хүүхд чинь шарандаа л болж байгаа. Тэр чинь зөв шар өвдсөн ус зовсон шүү дээ. Зөв шаран тэр. Тэнгуут нь би бол хэлдэг байхгүй. За миний хөө зөөл ойлд босч багштар өдрөө. Тэгэхэр нь бол асууд. За юу бодох вэ? Багш үнээр би яагаад ч бол одоо бодлоо гэдэг байхгүй. Хүүхд өөр дөрөв дүгнэлт хийж шүү дээ. Тэр хүүхд зөв шартай шүү дээ. Тэгэхэд бол зарим нь бол тийм байхгүй шүү дээ. Хожигчод юу ч юм шиг тоглоод ингээд хүүхдийн заавалтай. Тэгэхдээ зарим нь бол өөртөө нөгөө юм нааддаг хүүхчул нэг бол амар байдیں۔ За өнөөдөр хожигдсан маргааш бэлтгэлтэй нэг л хүүхдүүд ингээд тоглоо явж байгаа. Шартай хүүхдүүд бас үү? Шартай хүүхдүүд ч юм хэцүү. Манай одоо нөгөө их ч ингээд нэг манай туслахч надад одоо жил сургууль төгсч байна. Тэр манайд яг тийм дотроо яг юм. Тэгэл бэлтгэл төр ингээл явж идэг. Нэг зүйл хожигдоод ч юм уу нэг зүйл ялагдах юм бол тэр ялагдлыг жоохон давуу тал дээр амар хэцүү. Тэрнийгээ төлөөлж зүтгээд ингээ юм хийгээл өөрөө сурах чадвар жоохон өндөр. Манай одоо эдэн шагаад нэг хүүхдүүд одоо манайд том байна л одоо зэрлэх хүүхдүүд яасан. Тэр бол их амар шүү дээ. Энэ өөрөө сурч хүүхдүүд юм. Манай анх одоо манай дүүдэр бэлтгэл ядаж эсвэл тийм одоо 6 жил над дээр явж байгаа бэлтгэл. Тэгээд одоо манай эрдэнэтэй зэрэг одоо хамгийн өндөр амжилт үзүүлж залуучны тамирчин байхгүй. Тэгээ би нөөрөлдөх байхгүй. Яг л хүүхдүүд чинь нөгөө сурах бас юмуд өөрөө шүү дээ. Үг хэл зарим нь бүр одоо тоосоор аргагүй л түрнэ. Зарим нь бол аагаар ивэс ч юм ингээ байдлаар хүүхдүүд сурчдаг байхгүй. Хүүхд болгоно өөр зантагдж тэрэндээ л одоо гэр бүлийн хүмүүжил тухайн орчин хүмүүжлэг юм байж хүүхд чинь. Тэгэхээр одоо манай тэр шагаад хөр шүү дээ. Өөрөө сурах хэрэгтэй гэдэг л ойлгох зүгт байхгүй юм бол хүүхд болгоно тийм болж байгаа өнөөдөр би сайхан амар 50 байх гэдэг байхгүй. Бид тааш тийм биш л дээ өндөр. Тэр хүүхд өнөөрийг за өнөөх өнөөдөр чи юм шүү те. Эднэрээ шүү. Заантгаа жоох ахиулчих юм байна. Одоо ягаад гэвэл одоо манай тэр хүүхд чинь нэг хүүхдэд өрсөлдөгчдийнхээ тамирчин нэг хүүхдэд байхгүй.
Улаанбаатар спортын төв сургуулийн хүүхдүүд. Тэрэнд одоо 4 хожигдсон байдаг байхгүй. 4 билүү 3 удаа хожигдсон байд. Хожигдох тоолонд за яах хожигдаад байгаа юм. За хоёлын нэг ингэ хийж үз. Аймагта тэрийг очих гэдэг шүү дээ. Тэрийг очивол битэр одоо ирээд харагдах гэдэг байхгүй. За тэгээд нэг хожигдоод дараагтаа нь хожигдолт нь арай ойрхон болж байгаа оноо. Ваа за. За дараах нь бүр дөхөж ирэл алдаж байгаа байлаа. За тэгээд сүүлд нь тэр мөрөдлөө өчөж бас хийсэн л дээ 24 оны 4 сард залуучдын улсын авшлах тэмцээн дээр манай хүн нөгөөдгөө хожсон. Хожоод дэлхийн аргуудыг ирэх авсан. Тэгэхээр яг тиймэрхүү байдлаар жоохон ажлын үр дүн гардаг болохоор багш хүчнээс тэгвэл жоохон стресс өндөртэй ажлын нэг л дээ. Нэг хожигдсон за давхар хожигдсон өөрөө хожихын давхар баярлна. Хожлоо гэдэг л бас багш хүн хойлоор бүгд ажиллахгүй хожигдлаа гэл гутаа ажиллахгүй. Яг бол нэг хүүхдээр гутарчих бол дараах нь өдөр яасан миний хөө гэл ингээд суучих нөгөөч багшаагаар сонирн болчих шүү дээ. Тэгэхээр за өрөөд ирэх нь тэгэл цааныг амсгаа авч байгаа л за. Аль яв үзэн штэ хойлоо гэл явж байгаа юм чи. Тэгэхээр яг тэр олон хүүхдүүдтэй ажиллах нь бол багш мөлдөд өөрөөсөө илүүрээс зүйл шаарддаг хэрэгтэй болдог юм бол баярлахт нь баярлна, уйлахт нь уйлна, за нэгт нэг. Тэгээ миний хувьд бол миний яг ажлын ганц л туршлага ч юм уу нь бол ямар ч насны хүүхдүүдтэй ер нь бол жоохон яг үеийн үншгэлд ер нь хайцтай ер нь. Яасан нөхш юу болсон байл. Яг л хүүхд өөртөө нээлттэй ер нь хайрцаж ярихгүй бол хүүхд мас гэж шууд багш шав гэдэг өрөнд юм чинь амар том хаалт байдаг байхгүй. Давхараас та бүр сэтгэл зүйчилчтэй юм шүү. Ер нь бол дөхөн. Яг ч нэг амар том хаалт болчтой. Тэгвэл багш чанга нөгөө том чимэг болчтой хөөж хэцүү. Тэгэхээр за яасан хоёлаа тэгсэн яасан миний өгшөн тэгж юм замны өгшөн хоёлаа тэгчил даа ч юм уу те. Хүүхдүүд гайлуулж байгаа ойрхон байгаад тэгэл одоо би зарим нь гаднаас ороод хат мэддэг байхгүй царайс нарахад л. Зарим нь ингэж орж иж амар хүнд байдалтай. Тэгэл би асууд өгсөн том шавнаас яасан юу тийм асуудал үүссэн. Тэгсэн юмсан. Яад бол хүүхд нөө сэтгэл зүй доктортой ажил бэлтгэлээ шүү дээ. Тэгэхгүй болохоор хүүхд ч бас нэг тэгж амар бэлтгэлээгээд чадахгүй. Тэр одоо энэ бол нийл бодол байхгүй энэ бол зүгээр хүүхдүүдтэйгээ яг найз авах үед найз. Ярилцах үедээ ярилцах. Энэ болж үлдвэл хүүхдүүдтэйгээ ярилцах. Ярилцахгүйгээр угаасаа хинтэй амьдрал дээр ч юм ажил дээр ч юм уу те бэлтгэл дээр хинч нөгөө шинийг алхах юм аяар гэж ойлголтын ер нь бол чи өөрөө багштай өөрөө зүгэлэрхэл энэ болохгүй байна. Тэр нь болохгүй нэ те. Тэгвэл яг хоёлаа цаашаа өсөд төвчих бодвол үг таалгал нээлттэй гэж хүүхдүүдээр нь хэлдэг. Тийм ч болохоор манай хүүхдээс натэр нь бол нээлттэй. Яг хүүхдээ бэлтгэлийн дэгж юм ясч аяг бол хийвэрээ явна. Тухайн сэтгэл зүйн хувьд ч юм уу бэлтгэлийн тэмцээний бэлтгэл тухайн зүйлүүдээр бол яг л ах トゥ найз нөхөд гэдгэлийг тэн зүрийг ер нь барьдаг. Багш гэдэг тэн зүрийг жоо айлуулах жоохон холхон байлгаж явах бол жоохон болдгоо юм аа тухайд нэг. Улсын хэмжээнд таквондогийн спортын одоо чансаа хэрэг юм бол за тэр дундаас Орхон аймаг Эрдэнэ хотын тамирчид маш хэрэг юм бол. За манай Монголын таквондо холбоо саяхан бас 30 жилийн хав хийсэн. Одоо энэ хол спортын төрлүүдээр залуу спорт одоо 93 оноос шүүгч явсан. Монгол Улсын гавь тасгалж өгч Жамжид зургийн ганцраг Ганэрдэн дуунадлага жоо Шотбаатар багш маань. Тэгээд зоригт багш Гануур багш маань анх удаа таквондо спорт анх одоо манай Монголд төгшүүлж явснаас ч үнэндээ 30 гаруй жил болсон байна. За тэгээд одоо Монголын таквондо холбоо бусад холбоотуудаас энэ бол жоохон давуу тал байна. Сул талууд байна. Тэр нь аль сул талуудыг нь давуу талаар л өгөхөөр хичээж ажилладаг холбоо манай холбоо. Яг манай таквондо спорт бол энэ бол одоо 8-аас 17 насны хүүхдүүд спорт л байна л да одоо Монгол. Одоо манай таквондог одоо нэг давуу тал гэхэд одоо манай ч ямар ч маргаангүй спорт байхгүй. Одоо гадны нөлөөг шүүгчдэг ч юм уу тий шүүлтний ямар ч маргаан байхгүй. Яг бол нөгөө бүх одоо хамгаалт систем, онооны систем бүх юмд нь бүгд цахим болцсон. Тэн дээр ямар ч маргаан байхгүй. Үнэхээр зааланда бэлтгэлээ хинсээ хийж чадсан л тэр тэмцээнд хожно. Тэгээс одоо урд нь одоо за нэг тэд оноод арчиж гэдэг юм уу те энд ялтын өгч гисэн тийм зүйл байхгүй болсон манай спортчууд 14 оноос эхлээд цахимжилж тэрний явцсан.
одоо хамгаалт өмсөж байгаа бүх одоо малгай ирэхэд бүх юмуд нандаа цахим одоо мэдрэгч одоо контактлдаг байдаг нэгсэндээ электрон амстай хамгаалал. Яг тодорхой одоо нэг өөрсдийнх нь нас жинд нь тохирсон одоо нөгөө хүч заагаад өгсөн мэт хоо цаана хийжтэй. Тэгээд одоо 10-аас 11-сэн тамирч дэдэн килограммаар өшгөлж энэ нөхөр оноо гарнаа. Окей. Тэгээд тэрэндээ хүрхгүй бол өшгөлээ гарахгүй нөгөөх нь өшгөлсөн нөхцөл дуунаа гардаг. Тэгэхээр гадны ямар ч юм юу байдаг учраас шүүлт юмуд маш цэвэр. Зөвхөн яг өөрийн л ур чадвараар. Өөрийн хичээл сэтгэл. Ур чадвар яг юу сурсан, яаж бэлтгэлээ хийсэн тэрнгээрээ л хождог болохоор энэ дэр бол нэг одоо багш үднэрүүд болохоор яг л тамирчтайгаа ажиллах хамгийн чухал ажил байдаг байхгүй. Тэгээд сав заа яг ингэ чинь да энэ маань хожуулчин даа гэдэг танд шүүх зуучин даа тийм ойлголт угаасаа байх болоод байна. Спортын төрөл тийм байх бол дэмий. Ер нь бол яг зарим спортын төвлөрөл дээр яг нэг арай л улаан айлцгаа юмрхөө байдаг. Тэгтээ яг одоо бүх цаг үед сайн муу гэж байсан. Анх одоо Монголд манад яг нөхцөл үүсэж байхад бол бас л анх одоо гараараа оноо өгдүүлээсэн. Тэр цаг үед нь бид нар тамирчин байсан. Тэгэл цаашлаа явсан одоо ингэ цахимжаал явж байна. Айлуулах бүгдээрээ сайжрал явж байна бас. Сайнтай мот ойлоо байлаа л байгаа гэсэн. За нэвтрүүлгийн манаас цаг өндөрлөгдөх чинь тэгэхээр хоёлаас өнцгөө жоохон өөрчлөлөөд гангуул хосглог гэдэг хүмүүний гэрүүл талаас жоохон яриулъя гэж бодож байна. Энэ их цаг завын ажуугаараа гэрүүлтэй бас хэр цаг зарцуулж байна. Тэгээд танайнаас тэ хүүхдүүд дундаас яг таны нэг өвлж явж байгаа хүүхдүүд бас байна уу? За гэр бүлдээ одоо цаг зав гаргах тал дээр. Тэр нь бол яг хөө цөөхөн л та. Зарим үед бас нэг маргаан тасвал зөндөө наад бол сарын талд нь гэхдээ өдөр талд нь бэлтгэл тэмцээн болдог явждаг учраас. За яг одоо нэг хүүхдүүд том болцсон болохоор одоо нэг амар гэр бүлийн юундаас оролцоод бас байх нь бол яг болцсон. Одоо манай ох манай гадаад байдаг, сурдаг. Одоо манай банд одоо Улаанбаатарт сурж байна одоо. Одоо манай томнууд 24-төө одоо манай банд ч одоо 21-тэй. Тэгэхээр нэг хүүхдүүд том болцсон гэдэг бас гайгүй. Одоо манай яг хүүхдэл болсон яг манай хоёр өгч хоёлаа тахиугаар явдаг байсан. Тэгтээ хүн их сонио. Хүн нөхдөд сургаал цагт өмтлөө. Өөрөөхөө чаддаг юм байл дээ. Ер нь ягаад ч мэдгүй өөр хүүхдэд зодтолтуулж чадах нэг сон сайн таа. Ер нь бол тийм мэдгүй надад одоо яг манай багш нар ингээд хараад манай багш нарын хүүхдүүд тэмцээнд ороод идэв. Отооч би орж ийн. Отооч нь тэмцээнд тоглолтоо. Тэгтээ би бол өөрөө шатаагүй маа. Ер нь ягаад ч мэдгүй. Манай охин ч их сайн тоглодог байсан. Тэгээд сүүлд манай банд нэг явуулах гэдэг би нэг дүүдэрээ явуулсан чинь бэлтгэлийг тарахаар угаасаа би өөрөө зааж чадахгүй юм чинь чи бэлтгэлд явуулах гэдэг бол нөхсөн. Тэгсэн чинь ачаад яасан чинь ахаа танаа чи ямар хөшөө юм танаас шал өөр юм гинэ. Угаасаа яг тухайн хүүхдэл болсон гэж л тухайд надад хэлсэн. Тэгээд манай хоёр хүүхд ойлаа нэг 2-3 жил явсан. Тэгээд тухайн аймгийн тэмцээнд орж байгаа. Тэгээд ерөөд одоо оролцохоо болоод одоо өөртөө тэгэл өөрөөсөө сонголтоор яг би зөвхөн хүүхдүүдийн сонголтонд оролцдог. За одоо нэг хинтээ үерхэж гэнэ хинтээ найзалж гэнэ те. Гэтэ хүмүүс болно зөв гэдэг зүйлийг болно тавьж амьдраас л гэж боддог юм л. Тэгэхээр манай эцэг эхчс одоо энэ бол нэг зөв нэг тийм сул талууд байгаад байдیں۔ Яагаад бол бид нэр болон бидний доод үеийнхэн ч юм уу ерөөд ингэ харахад бид ч их дутуугийн зовлон ус хүүхдүүд авахгүй юу? Ер нь бол яг орчин нөхцөл бол сайхан байсан л та. Тэгтээ бид ч нөө бидний үед одоо ийм олон сэтгүүлийн секц дагуулсан суралцах боломжтой зүйл байдгүйсэн. Тэгэхээр би яг зөвхөн эцэг эхчүүдэд хандаж ганц л юм хэлдэг нэ. Хүүхдүүдэд те юунд хамаагүй дуртаад нь явал. Хүүхд өөрөө дуртай маад болчихдог байхгүй. Тэгтээ одоо ингэ харахад нэг айл одоо нэг одоо хоёр хүүхдтэй байлах нөгөө хүүхд нэг хүүхд дооройж 5-6 төрлийн юмд явж байна л да. Энэ нэргээд нэг өөрөө хүүхдийн чинь хүүхэд гэдэг нь насанд байхгүй болчихж байгаа байхгүй. Ямар ч хүүхд насныхаа боломжоор тоглох, нариг авах тийм ээ. Энийг амрах, өсөх ямар ч боломж нь байхгүй болох. Сэрүүдээр их тийм болчиход байна тийм хүүхдүүдийг нэлээд. За нэвтрүүлгийн төгсгөлтөөс танаас асууя. Ер нь энэ спортыг цааш тэр нь өөр одоо улс орны хэмжээд дэлхийн ТV-ийн хэмжээс хөгжүүлье гэвэл одоо яаж бас хөгжүүлэх нь зүйтэй вэ гэж бас таны бас боддог бай. Та яагаад бол энэ спортоор маш олон жил
одоо зүтгэсэн, олон шавь гаргасан, олон шавийн амжилтыг ч үзсэн, олон шавийн тэр ялагдлыг ч гэсэн үзсэн хүн учраас зовлонгийн үл мэдэрч байгаа тийм учраас энэ одоо спортыг хөгжүүлэхэд Монгол улсад хөгжүүлэхэд тэр дундаа эрх нутагт хөгжүүлэхэд юун дээр илүү түлхэгдэх хэрэгтэй вэ? За би яг одоо өөр 90-ад сургуульд одоо ажиллаж байгаа үед бол манай 90-ад сургуульд төвшүүлээд ингээд спортын төрлийн те мундаг тамирчдыг төрөн гаргахад маш боломжтой. Манай багш нар үнэхээр бүгд мундаг. Манай чудогийн багш байна. Цаанбын багш, шүлөөтийн багш байна. Байтарууны волейболын гал ингээд бүгдөө л Монгол улстай өөрсдөө нэрээ гаргацсан. Азийн авралын бас бүгд медаль авсан багш нар байна. Тэр өндөр ганцхан багш хоёрын цааланд барилдаад ноцолдоод амжилт гаргахгүй л дээ. Энийг л хаад зүгээр манай орхон бивэний спортын газраас одоо л жоохон одоо юм энэ дээр хэлэхэд өнөөдрийн би зүгээр хуралтыг л ярих гал л да дахиад яг энэ чиглэлээр ингээд яваад бодлогын хүрээнд л гол нь тэмцэх хэрэгтэй. Аймаг орнууд юу гэх хэвээр одоо бодлогын хүрээнд тэмцээд спорт заал те хэрэгтэй заал танхимаар нь хангаад өгөхөд манай багш нар маань өөрсдөө ажил хий бид нар хий гэж зүтгэж байгаа багш нар байгаа нөхцөлд энэ бүгдний хэлгээр ер нь бол тэгэл амжилт гаргах дэлхийн олимпиад ер нь бол оролцох маш өндөр боломжтой. Энэ бол багш хүн гэдэг чинь бол багш хүний мөрөөдөл өгдөг гэхээр шавьгаа дэлхийд оруулах гэсэн, Азид оруулах гэсэн, олимпиад оруулах гэсэн мөрөөдөлтэй. Хүмүүс дотор байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн мөрөөдлийг л болно бодлогоор дэмжиж өгвөл тэр багш нар бүгдээр ажиллаж чадна. Тэсэнд муу багш гэж бол байдгүй. Боломжгүй багш гэж байгаа хэрэг. Одоо ингээл би одоо ингээд та өдөр одоо багшаа байлаа гэхэд би ингээд таныг дэлхийн авралд явахт нь аваад явах гэсэн чинь хөрхийн нөгөө л нэг зардал мөнгөний асуудалтай тулахад зарим нөхцөл тэмцээнд одоо багшгүй тэмцээнд явж байгаа хүмүүс байна. Тэгэл харахад очиод амжилт гарахгүй л байх талтай. Яг бол нөгөө нэг заас урсан багшийн үнэтэй зөвлөгөө байхгүй учраас тухайд амжилт тэгэл ер нь бол тал харуулчих юм да. Тэгэхээр яг бол эхлээд бодохоор бол эхлээд болсон хүчин буюу багш нараа манай те орон нутгийн удирдлагууд бодлогоор дэмжиж тийм ээ энэ хүн цалингийн төлөө амьдрах биш амжилтын төлөө амьдрах хэрэгтэй байхгүй нөгөө өглөө босчоор бодохдоо миний цалин эзээ буух биш тий энэ хүүхдийн хүний амжилт гарах хэрэгтэй байлаа гэж бид бодож ирэх хэрэгтэй. Тэгчиж өнөөдөр бэлэн заал нь байна. Бэлэн бүхэл хэрэглэгдэхүүн байна. Тамирчин байгаа нөхцөл манай багш нар бүгдээрээ л чадна юм бол. Манай ахын хүчээр нь бол хүүхдийн спортын наадмын дээр нь бол эхний байрууд алдаж үзэг аймагч төр нь бол аль аль спортын хөдөлгөөн мундаг хийж чадж байна. Манай аймгийн спорторооч одоо өвлийн спортоор одоо бүр зохион байгуулад бүр хийгээ сурчлаа бүр одоо манай тамирчич одоо манайх эрдэнэчин дотроос өөрсөлдөх үзэж тэр нь бол хангард спорт хороо байна те аймгийн спортоор ингээл бүгд нийлээд инхээр бас мундаг тамирчтай. Тэр нь яг миний зүгээр ганц хүсдэг зүйл одоо бид нар шууд энэ бүх спортын багш маань тухайн спортоо хөгжүүлэхдээ нэг хөтөлбөр гаргаа те энийг нэг юм чиглэлтэйгээр ингээ хөгжүүлье. Одоо маргааш биш дараа жил харах биш. Дараагийн олимпийн цикл байлаа те. Циклэл бид нар өнөөдөр багш нар дасгалжуулалттай системтэй болгоод өсвөөсөөгөө тамирчид өнөг дөрнө гэж би дотор боддог байхгүй. Яг миний зөвсөл байгаа. Аймгийн өдөрлгүүд бол энэ бол би одоо яг бол батлууд дараагаас шөнө мэднэлтэй ингээ явж явах тэр аймгийн өдөрлгүүд бүгдээр л үе үедээ өөртөө чадчихдагаараа дэмждэг байсан. Тийм зах хэмжээний. Яг бол айл эцэг хүн учраас 10 хүүхдэд харуулга нь хоосон байхгүй бол ганцхан спортоо гэж болохгүй шүү дээ. Бүх талдаа л ажилтдаг байх гэж бодож байна. Тэгэхээр айл болох жоохон далаацтайхан шиг юм хийвэл спорт бол доороо хаалт нөөц боломж манай эрдэнэт байна. Манай эрдэнэт хүүхдэд чадвартай чадамжтай. Миний хувьд бол тэгж л боддог. За ингээ баярлалаа. Яг энэ спортын талаар ярилцсан бол нэлээдгүй асуултууд байлаа. За гэвчүүл бас нэвтрүүлэг манаас цаг хугацаатай байлаа. Тэгээд бас нэвтрүүлэгт маань оролцсон маш их баярлалаа. Өнөөдөр энэ таквондогийн спорт яаж явж байгаа юм бэ? Ямар одоо төсөл байдалтай юм байгаа юм бэ гэдэг бүх зүйлийг жаргал зовлон хуваалцаж багахан оромж гэсэн ярилцсан маш их баярлалаа. Тэгээд энэ спортод оруулж байгаа хувь нэмэрч бол маш их байгаа юм байна. Олон шавнырыг төрүүлж олон хүмүүсийг хүүхдүүдийг энэ спортод хайртай дуртай болгож байгаа байна гэж бас
бодлоо цөөх оронд ярилцахад тэгээд цаашдынх нь спортын одоо амжилтанд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Одоо мөн түнчлэн шавнар нь маш олон одоо медалуудыг авч олон ас амжилтыг бас үзүүлээсэй гэж бас хүсэж байна. Тэгээд цаашдаагаас ажилд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Энэ нэвтрүүлэгтээ оролцуулаад одоо миний бодож явсан тийм зүйлүүдийг одоо ганцхан тайквондо биш л тийм бүгд зүйлийн спортын төрлүүд дээр бас манай бүх агчрал боддог бодлыг нь бол тэр бодлыг өнөр гэдэг бүгдийг сонсож одоо ингээд тийм олонд хүрэж байгаад бас үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Нэвтрүүлгийн маань нэвтрүүлэг хүлээж авсан баярлалаа. Баярлалаа. За баярлалаа үзэгчдээ та бүхэндээ өнцөг нэвтрүүлгийнхаа нэгэн дугаарыг хүргэлээ. За бид энэ удаад спортын өнцөг ямар юм бэ? За тэр дундаа тайквондо хичээлдэг хүүхдүүд за түүнийг бас сургууль хүмүүжүүлдэг багш тасгалжуулагч гэж бас хийм бэ гэдгийг бас та бүхэнд харуулахыг за үзүүлэхийг бас хичээлээ. Тэгээ нэвтрүүлгийг шимтэн үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн 4 дахь дугаараар иргэн уулзъя. Түр баяртай үзэгчтэй.